За Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн одоо өнөөдөр хүнсний хувьсгал болон одоо улам өргөжж байна. Энэ хөдөлгөөн эхлээд бол одоо жил 6 сар болж байна. За энэ хугацаанд бол одоо сая 4 сарын 1-ээс одоо бага хүйтээ урт хугацаатай зээл олголт эхэлсэн явж байна. Одоогийн байдлаар 450 гаруй тэрбум төгрөгийн зээл гарцсан. За мал аж ахуйн салбар руу бол 27 тэрбум орчим төгрөг зээл гарсан. Газар тариаланд бол 160, хүнс үйлдвэрлэлөө болохоор 170 орчим тэрбум төгрөгийн зээл гарцсан. Одоо зээл авсан аж ахуйн нэгжүүд байна. Өнөөдөр тоног хөрөмжөө шинжилсэн, тариаллынхаа талбайг нэмэгдүүлсэн, мал аж ахуйн одоо үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн. Ингээд үр дүн их сайхан байна. Энэ үр дүнгуудтай Монгол Улсын ерөнхийлөгч ингээд танилцаад одоо энэ хүмүүс юмаа танилцуулахдаа одоо бараг өөрийнх нь одоо бараг нүдээс л мэдэгдэж штэ тийм ээ. Тэгээд энэ ингээд компани аж ахуй өргөжинд хэлэхээс гадна хүнсний хангамж аюулгүй байдлыг шийдэхээс гадна ажлынхаа нийгмийн асуудлыг бас сайхан шийдэж байгаа нь бас үнэхээр таалагдлаа. Одоо ингээд саяшаа ороход бол одоо ингээд бассейн, саун, дүүш одоо ингээд ажилтны альжаал тайлах өрөө, амрах өрөө одоо бүх юм ингээд шийдэд өгчхөөр одоо мэдээж одоо гэр бүлээр хөдөө орногт ажиллаж байгаа энэ одоо хүмүүсийн нийгмийн асуудлыг давхар шийдэж явна гэдэг нь энэ одоо бас хонцлог харагдаж байна л та. Тэгэхээр энэ хүнсний өрсөлдөлийн мөрөгдөн бол олон талаараа ачлуугталтай гарч байна гэж харж байна. Ер нь одоо цаашдаа бодлого үргэлжлэх хүрээнд ямар асуудлуудыг шийдэх вэ? За ер нь өөр одоо давхар ямар асуудлууд? Энэ зээл олголт бол одоо энэ 5 жилийн хугацаанд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 100% дотоодоос хангана. Цаашлаад бүс нутагтаа экспортлогч улс болно гэсэн томоохон зорилт тавьсан явж байгаа. Энэ зориулаад 1.7 их найдын одоо санхүүжилт батлагдсан. Тийм ээ. Тэгэхээр эн чинь энэ 5 жилийн хугацаанд тэгээд тогтмол үргэлжлэе гэсэн үг. Тэгээд бидэрт энэ ажил бол 5 жил яваад зогсчихгүй шүү дээ. Цаашаага 10 жил, 15, 20 жил тийм ээ үргэлжлэнэ. Тийм учраас бид одоо энэ ажлыг бол одоо өнөөдөр одоо суурийг нь их сайн тавиад ингээд цаашдаа Монгол улс дотоодоос хүнснийхээ хэрэгцээг бүр 100% хангах 19 нэр төрөл чинь дотроо задрахаараа 56 нэр төрөл болж байгаа шүү дээ. Тэгэхээр 56 нэр төрлийн хүнсийг хангах юм том төлөвлөгөөтэй. Олон юмнаас шалтгаалаад энэ 2019 оноос хойш бол одоо юм их өөр болсон байна гэдгийг сая нүүбийн хурал дээр бас ярьж илээ. Би бас нүүбийн хуралд оролцоод ирсэн. Тэгэхээр улс орнууд бол одоо их олон улс орнууд одоо тухайлбал 50 гаруй улс орнууд бол одоо хагас болон бүтэн өрсөлдөнгийн байдалтай байна. Тэжээлбэл одоо нэг дэлхийд амьдарч байгаа хүн төрлөختний тэр 200 орчим хүн бол одоо хагас болоо бүтэн өрсөлдөн байна тий. Дээрээс нь одоо энэ тариалангын талбайнуудаа үер усанд маш их автж байна. Ган гачиг маш их болж байна гэд зарим газрууд бол үр тариагаа гадаж байгаа худалдаа экспортлохоо бүр болцсон байгаа. Тэгэд зарим газрууд бол өөрсдийнхөө нэг хүнсний хэрэгцээг хангахын тулд экспортоо зогсоочж байна тийм ээ. Зарим газрууд бол одоо гаднаас авж ийн. Тэгэхээр хүнсний үн маш их савлж ийн. Нөгөө тал руу бол маш их өсөж байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр Монгол бид нар энэ хүнсний асуудлыг ингэж шийдэж хүнсний хувьсгалыг эхлүүлээд үр дүн гаргаа явж байгаа нь бол дэлхийн хэмжээний том асуудлыг Монголдо эртхэн хараад Монгол бол одоо өсөөгөө ард түмэн гэж ярьдаг. Одоо маш их олон мал сүрэгтэй газар талбай том талбайнуудтай. Тэгэхээр бид нар ирээдүйд бид дэвшмэхэд бидний өр хойч аж зээнэр маань одоо үүсэх тийм эрсдэлтэй. Ягаад гэвэл одоо газар нутгийн 77% нь цөлжчээд байгаа учраас энэ цөлжсөн газар нутагч мал бэлжих газар тариалан тарих явандаа үүсэх эрсдэл айгүй их учраас энэ эрсдлээс Монгол улс урьдчилан сэргийлж ерөнхийлөгчийн санаачлага одоо үр дүнтэй явж байна гэдгийг Монгол төдийгүй олон улсын түвшинд тодорхой хэлэх юм бол нүүбийн түвшинд сайшааж байгаа. Ийм сайхан ажил одоо Монголд өрнөө явж байгаа юм аа.